За орой минь хүргэе. Тун удахгүй манай дизель трак төвс компани цодмон салбар дээрээс лайв маань эхлэж байна. Энэ удаагийн лайваараа та бүхэндээ шинээр ирсэн сэлбэгнүүд болон хуучин бэлэн зарагдаж байгаа сэлбэгнүүдэд танилцуулах гэж байна. За тэгээ маахан бүгдээрээ сайхан шеэрлээд өгөөрэй. Хүмүүсээ нэмэгдэхээр лайв нэг хүмүүс эхлэе. За хүмүүс орж ирж дэлгүүрийнх ерөнхий дотор байдлыг ингээ байгаа сэлбэгнүүдэд харуулжээ. Үзэж байгаа хүмүүс нь тракийн холбогдолтой группүүд рүү шеэр хийгээд өгөөрэй. За орж ирж байгаа хүмүүстээ бүгдэнд нь орой минь төргий. Маахан тэгээ сайхан группүүд рүү шеэрлээд өгөөрэй. Хүмүүсээ нэмэгдэхээр нь бас лайв эхлэе. Өнөөдөр бол маад шинээр ирсэн сэлбэг болон бас дэлгүүр дээр худалдаалагдж байгаа сэлбэгүүдийн талаар бол танилцуулга лайв бол танилцуулга мэдээлэл бол хүргэнэ. За одоо ерөнхийдөө хүмүүс ороод ирлээ. Хоёлаа сэлбэгээ танилцуулж эхлэх үү. За тэгээ. За хоёлаа энэ цилиндрүүдээс эхэлж танилцуулъя да. За тэгээ маад бол Volvo, Scania, DAF бензний бол цилиндрүүд бол билүү худалдаалагдж байгаа. За мөн цилиндртэй таны ганц цилиндр нь үндсэн арьсан зүгээр байгаа хэрнээ за бас түлхгүүдүүд нь мөн сайлгууд нь бас ямар нэгэн байдлаар гимцэн байгаа бол бас сайлгнуудыг бас тусад нь бас худалдаа авах бол бүрэн боломжтой байгаа шүү. За тэгээд цилиндр дээр дахиад үзүүлэх юм бол нүнцэн түрүүх ордог хэсэг байдаг. Энэ нь бол ингээд нэгэн шугамд эсвэл ингээд хоорондоо юм зайтай байж гэж хоёр төрөл байдаг. Тэр бүх төрлөөсөө бол маа дээр бол бэлэн борлуулагдж байгаа учраас маахан бас маадын хоёр дэлгүүрүүдээр хүрэлцэн ирээд сонирхоод үзээд авах бас боломжтой байгаа шүү. За цилиндрүүд рүү харуулсан юм чинь одоо цилиндрүүдийнхээ нэг сайлникуудыг харуулчих. За энд манай саяны харуулсан цилиндрүүдийн бусад туслах сайлникууд нь бас ингээд дангаараа худалдаалагдж байгаа. Цилиндрих гэлтгүй мөн кабин тилтгээ кабин өргөгч аппаратны манай сайлникууд нь байгаа шүү. Мөн кабин өргөгч маань өөрөө бас байгаа. За энэ кабин цилиндр маань аппаратуудаа би танилцуулжээ. Манай дээр одоо бэлэн байгаа аппаратууд нь гэвэл Volvo трак болон DAF, Scania тракуудын аппаратууд маань бэлэн худалдаалагдж байгаа. Мөн Benz тракийн бас кабин өргөгчийн аппарат нь худалдаалагдж байна. За манайхан түрийгээ дэлгүүрт байгаа сэлбэрүүдээ би ингээ харуулж байгаа. За өргөжлүүлээ саяхан манай дээр хэд хоногийн өмнө шинээр ирсэн. Босоо тэнцвүүлэгч болон вист штанглуудаа бол эхнээс нь танилцуулаа явъя. За хамгийн ихэнд Мадроос энэ Вологийн бол төмөр номны бол дэр ирзэн бол ирсэн байгаа.
Муу Mercedes-Benz Actros Accessory бас тэр ирсэн байгаа шүү. Мааханд бас асуултаа явуул сайхан коммент хэсэгт асуултаа ичээд хэрэгтэй мэдээлэл бас асуугаа яваарай. За муу Volvo-той хүмүүс маань маш сайн мэддэг байхаа. Хойд босоод тэнцвүүлэгч маань бол ерөнхийдөө урт болон богино гэсэн хоёр төрөл байдаг. Урт богино хоёр төрөл бол хоёулаа маад бол бэлэн ирсэн байгаа. Тийм учраас та маа хоёр дэлгүүрүүдээр хүрэлцэн ирээд өөрийнхөө арлын дугаараар шалгуулад яг таарах нь мөн байна уу биш байна уу гэдгээ бол үзэх боломжтой. Хэрвээ та арлын дугаараа бас мэдгүй байх юм бол улсын дугаараа хэлээд бас шалгуулах боломжтой байгаа шүү. За энд бол Volvo-гийн бол урд босоо тэнцвүүлэгч харагдаж байна. Урд босоо тэнцвүүлэгч нь бол шарнаар нь бол нэг тал руугаа харсан байдаг бол хойд босоо тэнцвүүлэгч нь хоёр тал руугаа бол ингэж харж өгсөн байдаг. За энд бас алим түүхийн штанглийн маань бол алим түүх харагдаж байна. Ингээд бол маш коморо бол ирсэн байгаа ингээд өөрийнхөө товуудтайгаа тэгээд даравч сайлныг түгжээ гэдэг томот гэдэг бүгднтэйгээ хамтдаа ирсэн байгаа шүү. За мөн тэгээ энд бол юу харагдаж байна? Volvo-гийн штанглийн маань бол үзүүрийн түүлэг нь бол бас ирсэн байгаа. Маахнаас бол саяхан бол хүмүүс бол нэлээд асууж байсан. Тийм учраас бол маах бид нар бас авчирсан байгаа. За энд Scania-гийн харагдаж байна. За энд хэм бол Mercedes-Benz Actros Accessory маань бас түүлэг нь бас харагдаж байна. За энд Volvo-гийн бол дагуу таг ирсэн байгаа. Маахан бас асуултаа сайхан коммент хэсэгт хариу бичээрэй. Дээрээс нь үнийн асуух юм бол бид нэр тэр доор нь бас сэлбэгнүүдийнхаа үнийг хэлээд таадтай ярилцаад бол явнаа. За энд бол Volvo-гийн бол дагуу таг маань ирсэн байна. Volvo-гийн дагуу таг нь бол нэг тал нь ингэж боогддог. Нөгөө тал нь бол тагтайгаа хамтдаа бол байдаг байгаа. За энд Volvo-гийн штангл харагдаж байна. Саяхан манад бас ирээд дууссан. Тийм учраас бид нар бас дахиж шинээр бол авчирсан байгаа. Volvo-гийн штангл нь бол хоёр төрөл ирсэн байгаа. Нэг нь бол алим төвлөх гэн арай жижигхэн ирсэн бол нөгөөх нь алим төвлөх нь арай том бас илүү зузаан ирсэн байгаа. Мөн DAF-ийн маань бас штангл ирсэн. Тэгээд дээрэс нь Benz болон Scania-гийн бол штанглууд бол маадар бол бэлэн байгаа. За энэ хэсэгт бол татваргнууд маань харагдаж байна. Татварга нь бол Volvo, Scania, Benz гэсэн машинууд дээр бас бэлэн байгаа. Тийм учраас maaхан үнэхээр хайгаад олдохгүй байгаа бол шууд маахыг зорин ирээрээ маадар бол бэлэн бүгд бол бэлэн байна. За энд бол моторын лап ирзэн бол харагдаж байна. За энэгээр бас маадэр дэлгүүр дээр байгаа сэлбэгнүүдээ эхнээс нь харуулаа явъя. Дээгүүр бол маа шүүрнүүд маань харагдаж байна. Scania, MAN, Benz гэдэг машинуудын маань шүүрнүүд маань бол харагдаж байна. За тэгээ үзэж байгаа хүмүүс маань танд өөрт чинь бас хэрэггүй байж магадгүй эсвэл өдрөө сайхан шеэрлээд өгөөрэй. Бусад хүмүүст бас хэрэгтэй хүмүүст бас хайгаа явж яж магадгүй. Энд бол Volvo-гийн маслын шүүр маань харагдаж байна. За энд бол маахны яар дээр будаатай шүүр буюу хийн шүүрнүүд маань DAF, Scania тэгээд юуных
Маны гэсэн будаатай шүүрнүүд маань бол байна. А мөн Volvo-г нөгөө дарж боогддог будаатай шүүр бас маад байгаа шүү. Энэ байна. Одоо он хуучин Volvo-нуудтай бол зарим нь бол бас тийм дарж боогддог будаатай шүүртэй байдаг. Тийм учраас маад бас дарж боогддог будаатай шүүр маань бас байгаа. За энэ хэсэгт бол Volvo болон DAF-ын Жанам бас байна. За тэгээ энэ удаагийн лайв ингээд дуусгая. Маахан бас асуух асуултаа сайхан комент хэсэгт бичээрэй. Эсвэл маа Facebook пэйжээр холбогдоод хэрэгтэй юмнууд бол нэг үргэлжлэн асуураа. Маахан бас цаг алдалгүй тухай бүрд нь бас хариулаа явнаа. За баярлалаа. Оройг аятахтаа өнгөрүүлээрэй.